Сайн байцгаана уу? Сэргэлэн International Expedition төрийн бас байгууллагын хамт олон өнөөдөр Уйгурын Орд Балаг хотын туурын дээр иржээ. Уйгурчууд бол хүннүүгийн хойц ингэж их сурвалжид бичигдсэн байдаг. Орд Балаг хотыг Инанш Бухху хаан бариулсан гэдэг баримт байна хатан бичээс дээр. За ингээд Сэргэлэн International Expedition-аас юу хэлэх гэж байгаа юм гэхээр энэ халах хүн бүрийн сонирттой үргэмээр энэ юу гэхээр бол халах хүн энэ таны дээцэх шүү. Халах түмэн бол Хэрээд 8 мэрэгдийн хойц, Хэрээд 8 мэрэгд нь бол Уйгурын хойц, Уйгурын дээц бол хүннүүгийн хойц. Тэгэхээр халах хүн та энэ орхон, туул, сэлэн, хануу, хүнүү энэ голынхаа сав талд нийтийн он тоолоос урдах 3 дугаар зуунаас өнөө хүртэл тасралтгүй аж төрсөөр байна. Халах гэдэг нэрийг бид нар анх цагаан цэцний Эрдэнэ их номонд 1486 буюу Батмөх Дааюан хаан цол авахаас 1 жилийн урд болсон үл тийм үү. Энд чинь юу болсон бэхээр бол 3 урийн хайг 12 оттог халах дайтахаар явсан энэ үйл байгаа. За тэгээд халах түмний түүхийг ахиад цааш нь хөөхөөр бол хизээ халах гэдэг шинэ нэр бий болвоо гэхээр энэ Хэрээд 8 мэрэгдийг 1206 онд шинэ байгуулагдсан их Монгол төрөөс хүн амын босоо хуваарлтыг хийхэд энэ Хэрээд 8 мэрэгд дас үлдсэн хүмүүс бол халах болж гарсан гэдэг нь тогтооглоо. Тэгэхээр энэ Орд Балагын тухай хэдэн үг хэлье. Энэ үнэхээр гайхамшигтай. Орд Балаг бол өнөөгийн дархан хоттой газар нутгаараа дүүцэн. 13 дугаар зуунд байгуулсан их Монгол улсын Хар хорин хот. Хар хорин хот нь бол яг орхон голынхаа зүүн талд байгаа. Судар өчгтэр бол энэ Хар хорин хотоо яагаад байгуулсан гэхээр энэ Орд Балгыг хүнлээд нөгөө талдаа байгуулсан мэлээ. Хар хориноос 43 дахин том ийм хот байгаа. За энэ ч бол дээврүүдийг бол ийм баар ийм баарны хэлтэрхээ зөндөө байгаа. Заашгүй том энэ хэлтэрхээ нь тийм үү? За тэр тоосох зохиж одоо юугаа байшин барилга барьж яасан. За Орд Балгын нэг сонирхолтой зүйл юу гэхээр хамгийн урт гудам нь одоо Улаанбаатарт бол зүүн дөрвөн замаас энэ Улаанбаатар ихтэлгүр хүртэл хоорондох ийм урттай тэнцүү. Өргөн нь бол тэгэхээр 90 м тийм үү? Өргөн 90 м, хамгийн том өргөн 90 м. Ийм том худалдааны төвтэй ийм том соёл байсан юм аа. Тэгээд Сэргэлэн International Expedition азар энэ халах түмний түүхийг хамаг монголчуудынхаа түүхээс салгаж чадсан учраас манай түүхийн дархлаа, газар усны дархлаа одоо сэрж байгаамаа. Тийм. Энэ Орд Балгыг бол одоо хамаг монголуудын шилж болохгүй. Дэлхийн нийтэд хинч хүлээхгүй зөвхөн халах түмний дээдсийнх юм аа гэдэг нь хүлээж зөвшөөрнө. Орд Балг бол яахааргүй өтгөн нутгийн төвд байгаа. Орд Балгыг бол яг чиг өтгөн уулын ороог харуулад байсан. Орд Балгын одоо гол үүдэн хаалган гэх юм уу? Хаалган бол яг хүннүүтэйгээ адилхан наран ургац зохийг хардаг. Гол хаалган бол яг энэ лүн толгоолоо чанга одоо харуулад барьсан байгаа. За энэ чинь том зүйл хэлмээр байгаа. Манай бүх төрийн одоо их төрүүд бол бүгдээрээ энэ орхон гол энэ чинь ирж төрөө байгуулсан. За хүннүү төр бол угаан тхих. За сайн би энэ дэр төрөө байгуулчаад сайн би бол хүннүүчүүдийн хойцыг хураагаад хүчтэй болсон. Жужаан бол Шилүүн хаан бол Итүгэн дэрч Итүгэний ард түмэн буюу хүннүүгийн хойцыг хураагаад хүчтэй болсон. Төр нэнчээ байгуулсан. За хэн
Түрэг аймгийн захирагч Түмэн бол юуны хор байсан Жужаан юу төрийн хор байсан дараа нь Хүннөөгийн хойдс зарим телевизүүдийг хурааж Жужаан төрийг буцхаж мөн энчээ төрөө байгуулсан. Тэ. За уйгур төрөл энэ түрэг төр муудаад басмалууд дотор нь байсан аймаг басмалууд босож түрэг төрийн удирдлагууд энэ дунд орнууд тан төрлөө нүүсний дараа уйгур төр өссөн. Уйгур төрийн энэ могоошин усны бичээс бол энэ үлдэгдэл төргүүдийг уйгурууд хураасан гэдэг байгаа юм шүү. Хинч хаашаач яваагүй, хаанаас ч ирээгүй. За мөн Монгол улсыг байгуулсан Чингис хаан маань бол мөн энэ хар хорин төрөө ирүүлсэн. Тэгэд яагаад энэ ч төр байдгийн бэ гэдгийг хэлгсэн. Энэ бол хүн амаар бол нэгтралаар бол хамгийн их. Энд ч дандаа орхон туул сэлэн ханаа хүн энэ нутгад дандаа Хүннөөгийн хойс амьдардаг. Малаар бол хамгийн баян энэ ч бол газар ус усны хэм бол энэ усны хагалбар явдаг хангаанороо. Тийм учраас юуны хор тунцаас баг хамааралтай. За зарим газар бол одоо манай тийм биш газар бол бороотой жилдээ сайхан бороогүй жилдээ том голод бол татгцсан байдаг тийм юм байдаг юм аа. За тэгээд энчээлж төр байгуулахгүй бол энтхийн хүмүүсийг нийлүүлчихэд хeld нэгэн хаана одоо хэрлэнч байдаг юм уу өөр одоо захын голч юм уу өөр газар юу нийслэлээ байгуулах юм бол тэр хаан бол ер нь хөгшин хоньны насгүй. Яагаад тэгэхээр энчээ хүмүүсийг нэгдсэн байхад бол энчээ л байгуулахгүй тэр хүн бол тэр хаан бол түүхэнд маш буруу үйл хийж байгаа та. Ижил азар манай энэ сая зурцсан 6 их төрийн маань хаадууд бол яг энэ малдачухаа нийгэм байгууламжийг дагаад ерөөсөө л энэ Хүннөөгийн нутаг энчээлж төрөө байгуулсан тийм учраас удаан орсон юм аа. Ахаад хэлээ. Зөвхөн толгойд улсын түүхчд манай түүхийг бичихтэй энчээ одоо нэг юм Хүннөө байж байгаа л одоо Жужаан сайн бий болоод Жужаан болоод гэл ард түмэн солигдоод байсан юм шиг бичсэн. Сэргэлийн International Expedition юу болсон бэ гэхээр үгүй юм аа. Их сурвалж дээр хүн амынх нь бүтсэн байж шээ. Бүгдээрээ Хүннөөгийн хойцтой юм уу? Халахтан бол Хэрээд 8 мэрэгдийн хойцоо. Тэгэхээр халах хүн таавал энэ газар нутгаа хайрлах хэрэгтэй. Энэ уйгрынхаа энэ орд болгыг жинхэнэ минийх гэдэг утгаас харах хэрэгтэй шүү. Зөвхөн минийх. Яг халах хүн энэ таних шүү. За баярлалаа.